За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ хүүтэн өдрүүдийг яаж жоохон давж байна да? Ханиад хүрчлгүй маска сайн зүгээ дулаахан яваарай за. Залуу нас масгээ малгаагүй явуулаа. Ханиад духан дундуур чи ганц л дэвсэн штэ. За тэгээд та бүхэн минь дарж болох товч юу л вэ хамж аваад бүгдийг нэг сайхан дарчаарай. Гол нь гэхдээ subscribe шүү за. За, бичлэгэндээ орцгоё. За, Гохоны хүч сэргэж аимшиг цээлийг зогсоож чадсан. Тэгээ харамсалтай нь Гоку маань бүр мөсөө өгсөн билээ. За тэгээд энэ явдлаас хойш 7 жил өнгөрчээ. Дэлхийн амар тайван хэвээр тэг манай Гохан ч их сургуульд орсон бол тэдний нэг хүн нэмэгдэж бүл нэмсэн Готен буюу мань Гоку бас үхээсээ өмнө үр хөвөрлөө үлдээж амжсан байвал яах вэ? Хүн зайтай байгааз. Энэ дээр нэмэлт нэг мэдээлэл хэлвэл заяа. Гоку Чичи буюу эхнэрээ огт үнсэж үзээгүй гэдэг юм байна лээ. Амар гайз. Готен бүр яг аав заяа. Бага насны Гокугийн хувилбар ааш зан гэдэл. Тэр ч яг харин Гохан аавыгаа орлож түүнд тулааны бэлтгэл хийж жоол юм зааж өгдгөө. Яагаад гэвэл удахгүй дэлхийн тулааны авраг шалгаруулах тэмцээн болох гэж байгаа. Мөн тэрэнд Гохан эдгээр орж байгаа л юм бэлээ. Үүнд нэг хүн орох болсон Гоку. Гоку өгснээсээ хойш Кай хааны гаригт байгаа ба тэнд бэлтгэл сургуультаа тасралтгүй хийсээр л байдаг. Тэгээд тэр нэг жижигхэн шулам заяа. Өгсөн хүнийг нэг хоног дэлхий дээр байлгах арга байгаа гэ. Тэгээд яг тулаан дуртай болохоор тэр тэмцээнд нь Гоку оролцохоор болсон байдаг. Гохан ч хүн бэлтгэлээ хийж байх бол Готен аль үжээ супер сайн болсон байдаг шүү. За, тулааны өдөр боллоо. Гоку маань дэлхий дээр ирэхэд өөрийг нь огт харж байгаагүй баг хүүхдтэйгээ уулзнаа. Готен ч их баяртай байх бөгөөд бусад маань ч бүгд ирсэн байдаг. Манай халзаагч гэсэн дугаар 18-таа суусан байвал яах вэ? Гэтэ бүр энээс илүү нь бүр үстэй болцсон байх шиг тий. Аяа амьдрал гэж нэр. Таашгүй шүү. Тэгээд энэ тэмцээнд мэдээж Вижита Гокуг орох сургаар орноо. Түүнтэй эцсийн тулаанаа огт хийгээгүй л байгаа шүү дээ тий. За, хүүхдийн тулаанаар тэмцээн эхэлнэ. Мэдээж Trunks Goten хоёр орж байгаа бөгөөд бусдын ялаал финалд хоорондоо хүч үзэхэр болноо. Тэгэл хоёр саяан хүн шүү дээ. Өнөө хоёрыг маань үзэж буй энгийн хүмүүс нүдэрээ жолж харах боломжгүй хурдаар тулдаж шоконд оруулахаас гадна бүр нисээ тэнгэрт үргэлжлүүлж тулдаа шок цаашаа. Харин манай хайдад бол хүүхдүүд их том болжээ л гэж байдаг шүү. Энэ хинбэ гэж юу? Энэ нэг балаа юм Гохан шүү дээ. Ард түмний хамгаалагч маягийн тийм өөрийгөө нэг нууцлаг супер баатархуу юм болгоцсон. Тэгээд энэ хажууд нь зогсож байгаа нь түүний найз охин заяо. Хиний хүүхэд гэж Мистер Сатан аяя. За, манай хоёр хүн бүрийг алмааруулнаа. Тэгсэн Trunks хүчээр илэрхийл Готены араас нь тас зуурчаал яаж чадахгүй байсан ч Готен шок. Супер сайн болчихвол яах вэ? Тэгснээ шудраг бос байна. Супер хүчийг ашиглахгүй штэ гээл дахиад тулднаа. Тэгсэн эцсийн мөч Trunks мөн супер сайн болоод Готены араас дайраад түүнийг талбайгаас гаргаж ялж чаднаа. Тэгсэн Вижита Гокугийн мөрөн дээр гараа тавиал манай хүү яллаа эдэргээл жуумалзаал. Манай хоёрын үе нэгэнт өнгөрчээ. За тэгэл томчуудын тулаан эхэлнэ. Гэрлийн тэр хэд эхэлж гараал энгийн хүмүүсийг юухан байх вэ те. Энэ тэмцээнд Вижита Гокутай толдох гэж л бүр туйлын ганц зорилготой байгаа бөгөөд тэдний оноолт нь хараахан таараагүй байдаг. Тэгээд харин маш өвөрмөц нууцлаг хоёр хүн орсон байдаг бол мөн дахиад маш хэрцгий зүрхтэй хоёр ч хүн байдаг. Харин арай өөр боловсон маягийн хувцастай өндөр нь Гохантай уулзаад харнаа. Тэгсэн чи супер сайн хоёр болж бүх хүчээ надад үзүүл. Тэрний дараа би чамд бүгдийг тайлбарлая. Ер нь бол чиний туслалцаа надад хэрэгтэй байна л гэв. Нөгөө жижигэнж Гоку манай хэдэд өөрсдөө танилцуулнаа. Тэгэл энэ жижигхэн нөхөр бол Кайошин буюу Кай хаадуудын дээдх бурхан буюу хамаг бүдүүн хаа юмсан жээ. За тэгэл манай хүн хамаг хүчээ гаргаа супер сайн хоёр болж үзүүллээ. Гэвч энэ үед нөгөө мөн хоёр ч шууд Гохан руу дайрж түүний хүчийг юу ч хүс орчход зүхтаад яваад өгнө. Манай хэд жараас нь хөөхн мэдээж явах замдаа Кайошин тэдэнд тайлбарлан хэлнэ. Асар дээр үед сансарт BBD гэх хорон мажин байсан ба нэг өдөр санаандгүй байдлаар итгэмээргүй хүчтэй мажин бүтээсэн гинэ. Түүнийг бүү гэдэг буюу одоо мажин буу юм. Мажин буу нь сэтгэл хөдлөл битгий хэл ямар ч шалтгаан шалтгаан мэдрэмж огт байхгүй зөвхөн аллах устгал мөн амьд биетийг бүгдийг нь устгаж айдас тавтуулахаар л ер нь төрсөн биет юм. Түүнээс болж хэдхэн жилийн дотор хэдэн зуун гариг устж өгөө болсон. Тэр үед 5 Кайошин хаад байсан бөгөөд тэд маш хүчрэх. Нэг нь л Фриза ганц дарилтаар үгүй хийх хүчтэй байсан ч харин тэдний дөрвийг нь мажин буу алсан бөгөөд BBD хүртэл удирдах чадахгүй төрж байсан аимшигт мажин буу ашгүй
Амархаар өөрийгөө битүүмжлэх үед нь Кайошин BBD-г устгаж чадсан ч бүгд устгах боломжгүй байсан. Тэр бөмбөлгийг зөвхөн BBD л нээж чадхаар байж тэгэл бүгд тэр чигт нь орхисон чинь саяхан BBD-гийн хүүхэд болох Баббиди гихч гарч ирж Мажин бүгд дахин сэргийх гэж байгаа бөгөөд түүнд шаардлагатай энергийг олж авахаар саяны хоёр Гохоны хүчийг сорсон л гэд. Тэгээд тэд хаана байгааг нь мэдэхгүй болохоор албаар түүний хүчийг соруулж араас нь явж байгаа нь энэ байдгаа. За тэд түүний сансрын хөлөгт ирнэ. Гэтэл Баббиди тэднийг ирснийг мэдэн өөрх тавьж өөрийн зэргүүдэд тулдуулнаа. Эхний тулаанд хайч чулуу даваад Вижита тулдахаар болж түүний нэг Мажин цэргийг амархан ялан цааш явна. Энэ нөхөр бол Баббидигийн туслах боловч үнэн дээр чөтгөрийн ертөнцийн хаан Дабра гихч бөгөөд тэр Баббидигийн хүчин давтан удирдуулж түүнд зүтгэжл байгаа юм. Баббиди нь ер нь бусдыг иргэшээж өөртөө зүтгүүлэх тийм шид ашигладаг юм байлээ. За тэгэл Гоку дараагийн тулаанд нэг шавжиг муухай юмтай тулалднаа. Кайошин харин дайснуудыг нь мэддэг ба тэд бүгд ертөнцийн хамгийн хүчтэй гэгдэг хүн амтан ба Баббиди их хүчтэй гэсэн болгоныг л өөрийн дор зүтгүүлж байгаа юм байна лээ. Гэхдээ энэ Кайошин манай хэдийг огт мэддэггүй юм шиг байгаа. Манай хэдийн хүчийг хараад шоконд ороод байна. Мэдээж манай Гоку ялах нь Батны Батбаатар шүү дээ тий. За харин дараагийн тулаанд Гохан тулдах бол өрсөлдөгч нь чөтгөрийн хаан Дабра байхан дээрээ. Гохан маань супер сайн болж байгаад ганцаа илэгдээд авах ба Дабраг жаахан шахах маягтай дайралтуудыг нь хаагаал зөрүүлж зохих боловч Дабра нь хүчээ ихсгэж чаддаг нэгэн байсан ба хүчээ нэмж байгаа Гохантай эн тэнцүү үзнэ. Амнаасаа бүр галаар буудчихж байх шиг. Гоханыг нэг шархтуулаад авнаа. Тэр хоёр эн тэнцүүч гимээр тулалдаж байтал гинтл Дабра тулаанаа өндөрлүүлж яваад өгдөө. Баббиди чи айж буцаад ирвүү гэтэл би маш гайхалтай төлөвлөгөө олсон. Тэдний дунд хангалттай хорон санаа агуулсан нэгэн байна. Түүнийг та эзэмдчих тэгвэл би тулалдах шаардлагагүй бүгд сэрэж чаднаа л гэдэг. Мэдээж үнэхээр л манай дунд хорон санаатын нэгэн байгаа шүү дээ тий. Тэр нь Вижита. Ер нь л Гокутай тулалдаад Гокугийн дээр гарах гэсэн ганц л туйлын зорилготой болсон. Хүн амьтнаа алчихгүй хүүхэдтэй болсноос биш тэгэл амьдралын бусад үедээ бол гариг ирэхсийг эзлэн алж төрөнгийн илжил явсан нэгэн шүү дээ. Баббиди шидэ ашиглан Вижитагийн тархинд орон өөрийн нөлөөнд оруулахар болоод гноо. Гэвч Вижита Мажин хүчний иргэшээлд орноо. Баббиди тэр хэдийг түрүүхэн байсан нөгөө тулааны талбар руу шилжүүлэн тэднээс энерги авах гэж Вижита даалгавар өгөхөд би зөвхөн Какароттой л эцсийн тулааны ханд бусд нь надад хамаагүй гэж тэр хоёр эцсийн тулаан хийхэр боллоо шүү. Мажин болсон Вижитад хүмүүсийн ам үнэхээр хамаагүй заяа. Шууд л Гоку руу дайрсан дайралт нь ардан сууж байсан энгийн хүмүүсийг гэмтээжлээдэг. Тэгэл дахиад хажуудлын хүмүүсээ алнаа. Үүнээс илүү цогц нэммээргүй гол надтай тулалд гэхэд Гоку түүнийг ойлгоноо. Тэгэл яг үнэндээ Вижита албаар шахуу Баббидигийн шидний нөлөөнд орсон ба Гокутай тулалдахын тулд хийсэн гэдэг. Яагаад гэвэл тэр энэ ертөнцид нэг л өдөр байх боломжтой байхад тэдний тулаанд өөр хүмүүс ирж саад болсон болохоор Гокутай хизээж тулдаж чадахгүй л гэж бодсон байгаа. Тэгэл ер нь бол тэр өдөр нь дуусчихна гэж бодсон болохоор албаар Баббидигийн шидэнд орж түүнтэй тулалдаж байгаа л энэ юм байлээ. Тэгсэн Кайошин Гокугийн урд очиод ингэж болохгүй гэсэн чинь Мэн Гоку бүр Кайошин руу энерги гаргаж холдохгүй бол устган шүү гэдэг. Аргагүй ингээл тэр хоёрын тулааны хүлээн зөвшөөрч тулалднаа. Гоку өөр хөнгүү газар руу шилжүүлэх Баббидид хэлээл Кайошин харин тэднийг тулалд оронд нь Гохан бид хоёр түүнийг устгахаар явнаа гэхэд Баббиди Вижита тэднийг аль гээл тушаахад Вижита татгалзаж байна гээ шидэн нөлөөлдгөө. Яалтчгүй л манай хүн өөрийнхөө хүслээр ер нь л Гокутай тулалдаж байгаа л юм билээ. Тэгэл та юу болдгийг тэгэл нэг үзчихгүй дөө сайх. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. Everything I do so instinctive and so passionate. Every word I move so descriptive like an adjective. I got a vendetta against people who patented being negative when you should be getting after it. I got facts over tracks, this and that. Spitting slow, spitting fast. I could roast, I could gas. Think I'm okay at last, but I don't know if that can erase all the past. And the pettiness, a reflection of the emptiness. Hilarious, you think you're worth my time, you're delirious. Mysterious, because you hide behind a fake exterior. Inferior, you know I'll always be a bit superior. Get off of me, this ain't no humble
brag. I want you to hear words, you can say them back. I want you to feel free from the chains at last, and to believe in what you got, it was built to last, yeah. Now that I've been put through hell, I never got anyone's help, I had to do it all myself. Vegeta ч тэр Goku ч тэр манай хоёр хоёулаа Super Saiyan болсон ба. Үнэхээр л гоё тулдж байгаа үз. Тэгээд тайлбарлаж муухай баллаад явах уу гэд хэдэн секундээр зүгээр үзүүлчихлээ. Ямархуу болж тий. За тэгсэн ер нь бол шууд утгаараа энергийн сорохгүй юм байлээ. Тэд хүчээ ил гаргах тусал Бабадигийн тийм талдаар энергийг сорж байгаа. Тэгэл баг багаар нэмэгдээл буус ирэхэд ер нь ойрхон л болсон байдаг. Энэ үед Гохан тэр хоёр цааш явсан Бабадигийн байрлаж буд давхарт ирэх боломж хэмжээ нь болж буугийн бөмбөг гэрэлтээд ирлээ шүү. Яасан бэ гэхлээр бүх юм ок тэгэл тэр сэрэг цаг болцсон л гэсэн. Каюш амжсангүй дээ гэж толгоогоо шаагаал ав. Харин нөгөө талд манай хоёр яг энэ тэнцүү тулдаж байдаг. Тэгэл Гокуч би нөгөө ертөнцид тасралтгүй бэлтгэл хийж хүчтэй болсон. Гэвч чи тэрийг анзаарчээ гэтэл юу вэ гэвээс Vegeta Бабадигийн шидийг анзаарсан ба Бабади шидэнд орсон хүмүүс итгэмээргүй хүч нэмэгдсэн байдаг юм байна лээ. Тэгэл Vegeta түүнийг нь олж мэдээд халбаар түүний хүчинд автан бүр хүчээ нэмж энхүү Гокутай энэ зэрэгцэж байгаа энэ юм бэлээ. Тэгэл Vegeta өөртөө чилдэг. Арга нь онцгойч би чамтай зэрэгцэж чадсан. Бардам ханхүү Vegeta би хит хорон санаатай байсан нэг л мэдэх та нарт ууссан л гэж байдаг шүү. За энхүү сансар окторгын хамгийн аимшигт хар мангас мажин буу иргэн сэрж буугаар энэ парта өндөрлөө. Тэгээд яг гоё хэсэгт нь тасдахаас илүү нэг аркаар ингээ яриул амар юм бэ. Одоо л ер нь бол ойлгоод яаж хийх тал дээр жоохон чигдэржил байх шиг байна штт. Энэ эдид тэгээд хэр байсан те. Ингээд тулааныг нь ярихгүйгээр зүгээр тавьчул хэр байна. Эсвэл тайлбарлаад яриул дээрөө та нар санал бодлоо комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд таалагдсан бол лайк болон subscribe-аад дараарай те. Гол нь гэхдээ subscribe штэ. Юу 10k subтай л болж байгаа шиг байна лээ. Тэгээд хүмүүс 10k дээр юу хийх вэ л гэд асуугаад байх юм. Бичлэгээ л хийн дээ. Одоо өөр юу хийх вэ? Бичлэгээ л хийн шүү дээ. Лот томлог ер нь дуусаж байгаа. Тэгээд гоё спонсор олчвол нэг гоё бодсон юм байгаад байна л да. Тэрийг л 10k special болгож оруулнаа л гэж бодож байна. За тэгээд намайга дэмжихийг хүсвэл доорх дансаар donation явуулаарай. Гоё мик авах нь ер нь бол туслаарай та бүхэн. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.